За хүүхдүүдээ процентын концентрац гээд гарч гээд авах нэ. За тэгэхээр процентын концентрацийг болохоор C хувь гэж тэмдэглэдэг. C гэдэг нь болохоор тийм ээ C. Одоо C үсэг нь болохоор concentration гэсэн үгний эхний үсэг. Өөрөөр хэлбэл концентрац гэсэн утгатай байх нь шүү дээ. За тэгээ хувь гэдэг чинь угаасаа процентыг илэрхийлж байгаа тийм ээ. Тэгэхээр процентын концентрацийг C үсэг тавиад тэгээд хувь гэж тавьдаг байх нэ. За тэгээд хүүхдүүд амархан гихгүйгээр анханаас нь сайхан товч тодорхой тэмдэглээд явах юм шүү. За тэгэхээр эхний бодлого нь ингэсэн байна. 40 сурагчтай ангийн 24 нь октод байсан гинэ. За хэдэн хувь нь октод вэ? %40-аад 100% гэж үзээд тэгээ 24 нь хэдэн хувь вэ гэж үзнэ гэсэн үг. Яг зөв тэгж үзнэ гэсэн үг тийм ээ. Ерөнхийдөө энийг л процентын концентрац гэдэг байгаа байхгүй хүүхдүүдээ. За тэгэхээр амархан гихгүйгээр хүүхдүүд минь яг энэ бодлогыг дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд тэгээд нийт 40 хүүхэд байгаа тий 40 сурагч буюу 40 хүүхдийгээ бол 100% гэж үзнэ. За тэр 100 дотроос 24 хүүхэд нь болохоор яах нь охин хүүхэд юм биш үү? Тэгэхээр тэр охтууд нь хэдэн хувь юм бэ гэж бодож олж байна. За энийг л процентын концентрацийн бодлого гэж хэлээд байгаа юм. Ерөнхийдөө энэ ойлголтод орж ирж байгаа. Энийг арай илүү химийн томьёо тэгштгэл ашиглаад оруулж ирж байгаа гэсэн үг. За нэг нь ангид 12 эрэгтэй 18 эмэгтэй хүүхэд байсан гинэ. Энэ анги одоо нийт хэдэн хүүхэдтэй гэсэн үг вэ хүүхдүүдээ? 30. Оо тий. Тэгээд энэ ангийн хэдэн хувь нь хөвгүүд вэ гинэ? 30% юм бол 12 нь хэдэн хувь бэ гээд. Оо яг зөв тийм ээ. За тэгэхээр хүүхдүүд минь ерөөсөө одоо ингээд амархан байна гэж орхиж болохгүй. Заавал тэмдэглээд явах юм шүү. Нэг ангид 12 эрэгтэй 18 эмэгтэй сурдаг. Тийм байх тийм ээ 40% нь эрэгтэй зөв байна. Сайн байна. За ингээ x-ийн цэвэр 40% гарч байна. За тэгэхээр хүүхдүүдээ энийг л ер нь бол процентын концентрац гэж хэлээд байгаа юм. Нийт юмаа ингээ 100% гэдээ үсчихэж जैन те. Одоо нийт ангийн нийт сурагчдод 100%. Аль эсвэл яах нь вэ? Ер нь альва бүхэл зүйл байх юм бол бүхлээрээ ингээ 100%. Тэрний тодорхой хэсэг нь хэдэн хувь юм бэ? Энийг л процентын концентрац гэж хэлээд байгаа байхгүй юу? Өнөөдөр бүгдээрээ энэ процентын концентрацийг уусмал дээр авч үзэх болно. Тэгэхээр хүүхдүүд энэ хоёр бодлогоо өгүүлбэрийн бичээд хажууд нь бодолтын бичээд дэвтэр дээрээ сайхан цэвэрхэн тэмдэглээд авчих юм шүү. За дараагийнхаа хэсэг рүү оръё хүүхдүүд минь. За 3 дугаарт нэг ийм бодлого байна. За та нар одоо 3 дугаар бодлогынхоо өгүүлбэрийг нь дэвтэр дээрээ сайхан дэлгэрэнгүй тэмдэглэж агаад бодолтоо бичих юм шүү. За хүүхдүүд эхлээд өөрсдөө бие дагаад хийчих. Тэгээ дараа нь бүгдээрээ хариугаа тулгацгаая. За хүүхдүүдээ яаж бодсон бэ? За 30% нь алин байсан гэдэг байгаа шүү дээ тий. Тэр 30% алин чинь хэдэн ширхэг алин байсан бэлээ? 18 ширхэг. Оо яг үнэ. Тэгэхээр 18 алин бол 30% юм байна. За тэгэхээр энэ жимснүүд чинь бол нийт 100% байсан байж таараа штэ тийм ээ. Тэгэхээр нийт жимсний тоог гаргаж ирэх гэж байна. За нийт жимс нь хэд гарсан бэ? 60. Оо яг зөв 60 жимс. За энэ 60-аас мань хүүхдүүдээ хэдэн алин хэдэн жүрж байж таарах уу тэгэхээр? 18 алин биш ээ. 18 алин 42 жүрж. Оо яг зөв байна. За хүүхдүүдээ процентын концентрацийн уусмлын бодлого бол ерөнхийдөө нэг иймэрхүү л бодлого байдаг шүү. За хүүхдүүдэд бол энэ бол нэлээд ойлгомжтой байгаах тий. За тэгэхээр яах нь процентын концентрацийн бодлого болчоор бас гайгүй ойлгомжтой байх баха. За тэгэхээр хүүхдүүдээ энэ дээр ингэсэн гинэ. За ингээ химийн
одоо уусмал болоод ороод ирж байгаа юм шиг ингээд шил савн дотор зурчихъя. За энэ шил савн дотор ингээд 90 г ус хийсэн гинэ. За ингээд 90 г ус хийж эхлэе. За тэрэн дотроо 10 г хоолны давс хийсэн гинэ. Ингээ гаднаас хийж өгсөн. Энэ хоолны давс нь хэд юм бэ гэхээр 10 г давс. За 90 г усан дээр 10 г давс нэмчлээ. Ер нь ингээд 90 г зүйл дээр 10 г зүйлийг нэмлээ. Тэгэхээр нийт уусмлын масс хэд байж таарах вэ? Одоо сая хүүхдүүд ингэсэн шүү дээ. 18 алим 42 журж гэдэг шиг те нийлүүл бодож байгаа шиг. Яг зөв 100. Тэгэхээр 90 г дээрээ 10 г-ыгаа нэмээд 100 г гэж харж байгааз. За тэгэхээр яг нь тэрэн дотор байгаа энэ ууссан бодисууд гэж хэлж байгаа юм. Одоо ингээд ус давс гэдэг те. За давс гэдэг нь болохоор ууссан бодис. За ууссан бодис. Ус гэхээр уусгагч гэж байгаа юм. За тэр хүүхдүүдээ арай их хэмжээтэй байгааг нь уусгагч, бага хэмжээтэй байгааг нь ууссан бодис. За ууссан бодис уусгагч хоёрыг хооронд нь нэмчих юм бол уусмал гинэ. Уусмал. За ингэж бичвэл ойлгомжгүй юм байна. Багш нь ингэж бичээд өгье. За ууссан бодис байлаа. За тэрэн дээрээ уусгагчийг нэмлээ. За ингээд ууссан бодис уусгагчтайгаа нийлээд үүнийг болохоор уусмал гэж хэлж байна. Уусмал. За арай их хэмжээтэй байгааг нь уусгагч, арай бага хэмжээтэй байгааг нь ууссан бодис гэж хэлдэг бахнэ. За тэгэхээр энд бол ингээд 90 г ус, 10 г давс байсан. Тэгээд 100 г уусмал боллоо. За ингээд уусмлын массыг ол гэсэн байна те. Тэгээд нөгөө ууссан бодис уусгагч хоёроо хооронд нь нэмээд уусмлынхаа массыг бодоод гаргачихлаа. За хүүхдүүд 4-р бодлогоо бичээд өгүүлбэрийн бичээд бодолтоо тэмдэглэж аваад за тэгээд 5-р бодлогынхоо өгүүлбэрийг тэмдэглээд авчих юм шүү. За зарим хүүхдүүд 5-р бодлтын хариу ер нь бол илгээсэн байна. Зөв байна. Тийм зөв байна шүү. Энэ хариугаа илгээж байгаа хүүхдүүдийнх. За гол нь өгүүлбэрээ бичиж авах та шүү хүүхдүүдээ. Өгүүлбэрээ бичиж аваад энэ зургаа зурж аваад тий. За тэгээд ууссан бодис гэдэг нь бага хэмжээтэй байгааг нь хэлнэ. Уусгагч гэхээр их хэмжээтэй байгааг нь хэлнэ. Одоо шинэ давсчин бол усан дотор уусаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр өөртөө уусгах авж байгаа зүйлийг уусгагч, дотор нь уусж байгаа зүйлийг ууссан бодис гэж хэлдэг байна. Ууссан бодис уусгагч хоёр бүгдээрээ нийлээд уусмал болдог байна. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ 5-р бодлогоо бодцгоё. За 5-р бодлогыг бодоход нягт гэдэг ойлголт гарч ирдэг. Нягт гэдгийг ро гэдэг ийм үсгээр тэмдэглэдэг. Энэ үсгийн нэр нь болохоор ро үсэг. Ро. За заримдаа нягт гэдгийг ди үсгээр тэмдэглэдэг. Яагаад ди үсгээр тэмдэглээд байгаа юм бэ гэхээр density гэж хэлдэг штэ тий. Нягт гэдэг үгийг. За тэр density гэдэг үгний эхний үсгээр тэмдэглэдэг. За эсвэл яах нь энэ цагаан толгой нь raw үсгээр тэмдэглэдэг байх нэ. За ихэвчлэн бол raw үсгээр тэмдэглэж авч байгаа. За тэгэхээр raw гэдэг чинь нягт штэ. Raw тэнцүү m-ийг хуваах нь v гэдэг томьёо байдаг. Энийг хүүхдүүд илүү амархнаар цээжлүүл юу гэж цээжлэх юм бэ гэхээр нягтын нэгж нь болохоор грамм миллилитр гэдэг нэгжтэй. Граммыг хуваах нь миллилитр гэдэг нэгжтэй. За тэгэхээр яах нь массын нэгж бол грамм штэ тийм ээ. Эзлэгүүний нэгж бол миллилитр. Тэгэхээр нягт бол грамм миллилитр буюу граммыг миллилитрт хуваах хэрэгтэй байх нэ. За нэг юм томьёоны талаар бол бүгдээрээ үзчихлээ. За ингээс эхлээд хүүхдүүдээ бүгдээрээ өгсөн нь гэж тэмдэглээд явнаа. Өгсөн нь. За биднэрт юу өгөгдсөн байна вэ? Ро МВ-гийн аль нь өгөгдсөн байна вэ? За 80 мл гэдэг чинь юу юм бэ хүүхдүүдээ? Ро нь юм уу, М нь юм уу, В нь юм уу? В. В. За тий. В буюу эзлэхүүн 80 мл. За. 125 г миллилитр гинэ. Энэ нь одоо юу байж таарах вэ? Нягт. Яг үнэ нягт. За, ро тэнцүү 125 г миллилитр юм байна.
За тэгээ хүүхдүүдээ нэг ийм том яагаад байгаа шүү дээ те. Ро тэнцүү М-ийг хуваахын В гээ том яагаад байгаа да. За тэгэхээр рогийн өгчжээ 125 г мл гээд өгчөж. За тэгээд В-г нь өгчж тийм ээ 80 мл. За ингээд өгсөн байхад бид нэр эндээс М-ийг олох боломжтой юу? Боломжтой. М-ийг яаж олох вэ хүүхдүүдээ? Эзэлхүүнээ нэгттэй үржүүлнэ. Яг зөв. За тэгэхээр эзэлхүүнээ урагшаа гаргаад нектараа үржүүлээд өгөх нэ. За тэгэхээр 125 г мл. За хүүхдүүдийн хиймд болохоор нэгжийг ерөөсөө орхиж болдоггүй шүү. Янз бүрийн уралдаан тэмцээн олимпиад дээр нэгжийг бол маш нарийн шалгадаг тийм ээ. Стандарт шалгалт дээр ч гэсэн. За тэгээд 80 мл. За миллилитртэйгээ устж гинэ тий. За багш ингээд тодорхой харагдуулах үүднээс арай жоохон өөр энгийн балар бичигтэй юм лөө. За миллилитртэйгээ устлаа. За тэгээд эндээс 125-ыг 80 дүрчгээр хэд гарах вүлээ? Яг зөв 100 мл. За ингээд энд хариу нь болохоор 100 мл-ийн 100 г тийм ээ. Грамм гэдэг нэгжилүүлдэж байгаа шүү дээ. За ингээд 100 г-ийг гарчихлаа. За энэ хэсгийг бас хүүхдүүд минь тэмдэглэж авчгаад 6 дугаар бодлогоо өгүүлбэрийн мөн адил тэмдэглээд авах юм шүү. За тэгэхээр процентын концентрацт болохоор нийт уусамлынхаа массыг бол 100% гэж бодож байгаа шүү дээ хүүхдүүдээ. Одоо энэ дэр бүр ингэ сайн анхаарах хэрэгтэй. Уусамлын массыг 100% гэж бодно шүү дээ. Масс. За тэгсэн чинь 400 мл гэхээр хүүхдүүдээ уусамлын масс байж болох уу? 400 мл гэдэг нь. Уусамлын масс чинь ер нь ямар нэгжтэй байж таарах уу? Нэгжин. Масс гэж байгаа юм чи? Масс ер нь ямар нэгжтэй байдаг хүүхдүүдээ? Грамм гэжтэй. Тий грамм шүү дээ. Яг зөв. Грамм. Тэгэхээр процентын концентрацийг өштэй тийм ээ. Тухайн уусамлынхаа массыг нь 100% гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ грамм гэдэг нэгжтэй байж 100% гэдэг ойлголт гарч ирнэ. За тэгсэн чинь энэ 400 мл гэж байгааз тэгэхээр 400 мл 100% гэж үзэж болдоггүй юм бэ. Яагаад болохгүй байгаа вэ? Юуг 100% гэж үзэх ёстой байгаа вэ? Миллилитрийг бол ингээд миллилитрээс хувилж болохгүй гэсэн үг. Ямар нэгжтэйгээс хувилж болох вэ хүүхдүүдээ? Грамм. Яг үнэн граммаас л хувилж болно. Тэгэхээр процентын концентрацт уусамлын массыг л 100% гэж үздэг болохоос уусамлын эзэлхүүнийг бол хизээш 100% гэж үздэггүй шүү. Тэгэхэд энэ дээр ингээд 400 мл гээд уусамлын эзэлхүүнийг өгчихсөн байгааз тэгвэл энэ эзэлхүүнийгээ масс болгож хувиргана гэсэн үг. 400 мл уусамл чинь ямар масстай уусамл юм бэ? За тэгээд масс болгохын тулд энэ дээр нягт гэдэг ойлголт орж ирдэг тийм ээ. Саяны нөгөө ро тэнцүү М-ийг хуваахын В-гээ том яагаа штэ. Тэндээс М-ээ олдог доо бүгдээрээ М тэнцүү рог өрчгөн В. За ро гэдэг нь 1.2 г мл нягттай юм байна. Тэр нягтыгаа 400 мл-ээрээ үржүүлээд өгөх нэ. За хэдэн грамм гарсан бэ? Зарим хүмүүс бол зөв хариулт илгээсэн байна. Яг зөв. За 480 г уусмал. За тэгэхээр 480 г болчлоо шүү дээ тий. Одоо энэ граммыгаа бол 100% гэж бодно. Өөрөөр хэлбэл уусамлынхаа массыг граммаар гаргаад тэр граммыгаа 100% гэж үзнэ. 480 г нь 100%. Тэрний 10% нь юу гэдэг байгаа вэ хүүхдүүдээ? Тэр 100%-ийнхаа 10% нь ууссан бодис гэдэг байгаа шүү дээ.
480 г уусамлын 10% нь ууссан байсан юм байна. 10% гэхээр 10% нь ууссан бодис шүү гэсэн утгатай. Ерөөсөө энэ 10%-ийн 20% гээ хэлж байгаа бол яах нь тэр процентын урд байгаа хувь чинь ууссан бодисын хувийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ нийт уусамлынхаа 10% нь ууссан бодис шүү. За 480 г уусамлын 10% нь ууссан бодис шүү. За тэгэхээр ууссан бодисынх нь масс нь хэд вэ? 48. Зүг байна. 48 г. За ингээд л гараад ирхнэ. За процентын концентрацийн бодлого гэж ерөнхийдөө нэг иймэрхүү гайгүй бодож болохоор юм шиг байна уу хүүхдүүд мэн? За одоо үүний дараагаар болохоор хүүхдүүд 7 дугаар бодлогыг өгүүлбэрийн бичиж авч агаад өөрсдөө бие дагаад бодоод үзэх юм шүү. 250 г 12%-ийн аргентум NO3-ийн уусмалд агуулгадах ууссан бодисын хэмжээг олгонэ. Энэ 12% гэдэг энэ нэг тоо байгааз энэ хувьчин ерөөсөө л ууссан бодисын хэмжээг илэрхийлдэг тоо аахгүй юу? Нийт уусамлынхан масс хэд гэж байгаа лээ хүүхдүүд ээ? 7 дугаар бодлогон дээр уусамлынхан масс хэд вэ? 250 г. 250 г. За тэр 250 г-ын чинь 12% нь ууссан бодис юм байна тийм ээ. За тэгээ хүүхдүүд 6 дугаар дасгалаа бичиж аваад 7 дугаар дасгалынхаа өгүүлбэрийн бичээд араас нь бодолтой бичиж их юм шүү. Дэлчээ. Процентын концентрац чинь болохоор 100% гэж орж ирж байгаа шүү дээ. За процентын концентрац 100% гэдэг ойлголт орж ирж байгаа бол энд заавал грамм гэдэг нэгжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл 250 мл нь 100% бол гэдэг тохиолдол огт байж болохгүй те. Эсвэл ингээд 250 г миллилитр ч юм уу тийм нэгж байж болохгүй. Энэ дээр заавал грамм гэдэг нэгж байх ёстой. Граммаас л процентын концентрацийг боддог шүү. За процентын концентрац гэж яг юу хэлдэг юм бэ гэхээр 100 г уусмал байлаа. За аяган дотор одоо жишээ нь 100 г давстаа уус ч юм уу те. Тэр 100 г уусмалд агуулгадах ууссан бодисын хэмжээг процентын концентрац гэдэг. 100 г уусмалд агуулгадах ууссан бодисын хэмжээ. Ууссан бодисын хэмжээг процентын концентрац гинэ гэж байгаа юм. Энэ тодорхойлтыг бас нэг хүүхдүүд дэвтэр дээрээ тэмдэглээд авчихвал зүгээр хаа гэж бодож байна. За тэгвэл хүүхдүүд инглээ. 70 г усанд байна штэ. 30 г давс сахар уусгачээ. Уусамлын процентын концентрац хэд вэ? Энэ уусамлын процентын концентрац. За хүүхдүүд тодорхойлолтоо бичиж авчгаад 70 г усанд 30 г сахар уусгах юм бол уусамлын процентын концентрац хэд байх вэ бодоод үзэх юм шүү. За бүгдээрээ энэ бодлогыг бодож үзцгээе. За 70 г ус байлаа тий одоо бүгдээрээ ингээд сайхан төсөөлөө зурцгаая. За ингээд нэг шилэн аяган дотор ингээд 70 г ус байжээ. Тэгээд тийм 70 г ус байсан чинь бид нар дээрээс нь 30 г сахар нэмээд өглөө. Энэ сахарын хэмжээ нь 30 г. За тэгэхээр хүүхдүүд энэ уусамлын массыг чинь бид нэр нь яаж тодорхойлох вэ? Уусамлын массыгаа. Уусамлын масс гэдэг чинь юм шүү дээ хүүхдүүд. Энэ аяган дотор нийт хэдэн грамм юм байгаа юм бэ л гэсэн үг шүү дээ. 100 г. Яг зөв. За 100 г тий 70 г ус байгаа энэ аяган дотор. Тэгээ 30 г сахар байгаа. Энэ хоёр чи одоо ингээд нийлээд 100 г болж байгаа шүү дээ. Тэгээд 100 г уусмал болж ийн гэсэн үг. Энэ аяган дотор байгаа нийт зүйлийг л уусмал гэж хэлээд байгаа шүү дээ. Ууссан бодис уусгагч аль нь ингээд нийлчихсэн байгааг. Арай их хэмжээтэй байгааг нь уусгагч гэж хэлж байгаа юм. Өөртөө ингээд уусгаж аваад нь штэ тий. Бага хэмжээтэй дотор нь ороод уусж байгаа зүйлийг нь болохоор ууссан бодис гэж хэлж байгаа.
За тэгээд уусгагч ууссан бодис хоёр маань нийлээд уусмал болд юм байна. За тэгээд процентын концентрац бол ойлгомжтой те хүүхдүүдээ. Юуны массыг 100% гэж үздэг үлээ? Юуны массыг? Нийт уусамлын массыг. Яг үнэ. Уусмлын массыг 100% гэж үзнэ. Тэгээд ууссан бодисын масс нь болохоор яах нь процентын концентрацийг гаргаж ирдэг шүү дээ. Хэдэн хувь юм бэ гэдгийг те. За манай уусмлын масс чинь болохоор хэд байгаа даа лээ? грамм уусмал мөн үү? 100 грамм уусмал чинь 100% аа. Тэгсэн чинь 30 грамм сахар уусчээ те. Тэр нь 100 грамм усан дотор байгаа 30 грамм сахар чинь хэдэн хувь юм бэ? Тэрийг л процентын концентрац гэдэг нь. Хэд гарах вэ хүүхдүүдээ? 30. Яг үнэ 30%. За ийм л зүйлийг бол процентын концентрац гэдэг. За процентын концентрац гэж яг юу хэлээд байгаа юм бэ хэрэг? Яг багшхан шараар тодруулсан энийг хэлээд байна. Зөвхөн энэ ойлголтыг. Нийт уусмлыгаа 100% гин. Бид нар чинь түрүүн процентын концентрацтай проценттой холбоотой бодлого бодоход тэгжсэн те. Нийт юмныхаа массыг нь 100% гэдээ өсчихөж байгаа. Тэрэн дотроос яах нь одоо ууссан бодисынхан масс нь хэдэн хувь бэ? Энийг л процентын концентрац гэж хэлээд байна. За хүүхдүүдийн хэсгээ сайхан дэвтэр дээрээ тэмдэглээд авчих.